За өдрийн мэнд шадар сайдаас бас онцгой хөдөл ерөнхий газраас асуулт байна. 2016 оноос 2025 оны хооронд гамшигаас хамгаалах онцгой хөдлийн газарт 25 төсөл дээр 70.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм билээ. Улаанбаатар хотод 50 тэрбумын гал унтрах аврах баг барьсан. Бусд нь 11 аймагт 20 тэрбум төгрөгөөр. Гэтэл энэ хугацаанд 220 ширхэг соёлын төвийг 695 тэрбум төгрөгөөр. Төрийн үйлчлэгээний барилга байгууламж 216 ширхэг төслийг 765 тэрбум төгрөгөөр. Ингээд нийтдээ 400 орчим төслийг 1.5 их найдварыг санхүүжилсэн байна. Гэтэл онцгой байдлын ерөнхий газарт 10 жилийн хугацаанд 70.5 тэрбум төгрөг. Хамгийн ихээрийн галт төмөр гардаг Сүхбаатар Дорнод аймагт 10 жилийн хугацаанд 2020 онд нэгж төрний хөрөнгө оруулалт хийгдэг. Хинтээ аймагт 868 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ 3 аймгийн бүсчил үзсэн бол. Саяханда 5 сард Сэлэнг аймагт галт төмөр гараад Дархан, Орхон, Булхан гээд ойр хавийнхаа аймагуудаас нь аврагч нар нь дуудагдаад хүч хүрэхгүй програм машинаар хоног алдаа очиход сайд нар нь нислэг тэргийн унж явал буланд байж исэн тохиолж гарсан. Бүсийн уулзалт хийсэн гэдэг. Уг нь бол энэ нислэг тэрэг чинь Францаас онцгой хөдлийн албан дээр зарцуулалт хэрэглээрээ гээд өгсөн юм байлээ шүү дээ. Сайд нар нисчих хооронд програмаар аврагчаар програмаар явж аврагч нараа нислэг тэргээр зөв боломж байсан. Энэ бол сэтгэл тутсан ажил. За ингээд нэг хэдэн асуулт байна. Ер нь яг 90 хайхад зориулсан одоо хүн төрлөө гэхэд сая одоо бага насны хүүхд төрлөө одоо ч нэг эмэгтэй төрсэн байна. 90 хайхад зориулсан ер нь дулаан мэдэрдэг дороо онцгой хөдлийн ерөнхий газар хичнээн шиг байна. Хамгийн сүүлд хэдийг авсан хөрөнгө оруулалт хийсэн. Шинээр авах төсөв байгаа юу? За ингээд Монгол Улсын ерөнхийч 1 тэрбум мод гэж сайхан санаачлаг гаргадаг. Эргээд одоо байгаа ой савн галт төмөрт өртдөг, хортон шавжид идэгдэг. Ингээд нийт ой сав чи хэдэн хүн одоо идэгчээд байгаа. Гэтэл агаараас гал унтраах, агаараас хор заацах ийм одоо дрон нислэг төрөв биднэрт байгаа юу? Авах уу? Хэрвээ байгаа бол энэ нийт хүчин чадлынхаа хэдүүг хангаж байгаа гэдэг нэг юм товчхон асуулт.